Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Баянхонгор аймгаас бэлтгэн хүргэдэг нээлттэй засаг нэг Баянхонгор 7 хоногийн тайм хөтөлбөр эхлэж байна. Баянхонгор аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар байгаль орчин аялал жуулчлалын газрын 2016 оны үйл ажиллагааг авч хэлэлцлээ. Байгаль орчин аялал жуулчлалын газар өнгөрсөн жилийн үйл ажиллагааг ажил сайжруулах хангалттай гэж дүгнээд 84.3% үнэлгээ өгсөн байна. Байгаль орчин аялал жуулчлалын газар нь 2001 онд алба гэсэн статустайгаар байгуулагдаж 2008 онд газар болж өргөжжээ. Одоо сумдын байгаль хамгаалагч нарыг оролцуулаад 46 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус газар улсын хэмжээнд сарлагын тоотлогоор 2-т орох Эрдэнэ цогц сумыг түшиглэн 5 түмэн сарлагын баярыг өнгөрсөн амар зохион байгуулсан зэрэгээр хэд хэдэн мэдээлэл сурталчилгааны чиглэлээр томоохон ажлуудыг зохион байгуулжээ. Тэгэхээр энэ өнгөрсөн одоо энэ ирж байгаа 4 жилд аймгийн засаг даргын мөрөн төлөвлөгөө хэрэгжүүлэх засгийн газрын мөрөн төлөвлөгөө хэрэгжүүлэх энэ ажлын явцад байгаль орчны бодлогын асуудлыг бол ямар ч байсан хийдүүлэхгүйгээр давхардуулахгүйгээр хэн нэгэн рүү одоо асуудал ярихгүйгээр одоо өөрсдөө бие даагаад ингэ шийдвэрлэх хүрэн болцоотой байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын газарт аялал жуулчлал хариуцсан ганц мэрэгжилтэн ажилладаг ба бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дотоодын болон гадаадын жуулчлалыг өөртөө татахын тулд ганц хүний үйл ажиллагаа хүрэлцэхгүй тул байгаль орчин аялал жуулчлалын газрын дэргэд гадаад харилцаа аялал жуулчлалын 6 хүний бүрэлдэхүүнтэй албыг шинээр байгуулсан байна. Тус алба нь жуулчлалыг татах олон талд арга хэмжээг оновчтой зохион байгуулах үндсэн үүргийг хүлээж байна. Эх жилийн хувьд энэ аялал жуулчлалын салбар дээр бол онцгой ахис дэвшил өөрчлөлт ахис дэвшил гарсан байх ёстой. Баянгорт аймагт үлддэг мөнгө өнөөдөр 1.81 сая төгрөг биш 10 тэрбум төгрөг төрсөн байх ёстой. Ийм л шаардлагыг тавьж байгаа. Энийг л хэрэгжүүлнэ, зохион байгуулан зохицуулах ийм үүрэгтэй байна. Улсын байцаагчийн эрх байхгүй болохоор байгаль орчны тал дээр хяналт шалгалт тавьж ажиллахад эрх мэдлийн дутмаг байдал үүсдэг. Үүнээсээ улбалаад хууль зөрчсөн альва аж ахуйн нэгж хувь хүмүүст хариуцлага тооцоод хүндрэл үүсдэг тухайд тэд ярьж байна. Явдаг л байсан л да. Улсын байцаагчийн эрхийг дор хаяж энэ байгууллагын дарга нь нэг улсын байцаагчийн эрхтэй байх. Энэ талын асуудлыг бид нар хууль эрхцэн хүрээнд одоо бий болгох тал дээр санал тавих ёстой. Байгаль орчны газар өөрсдийн үндсэн үүрэг байгаль хамгаалахад биш сурталчилгаа мэдээлэл чиглэл рүү хандаж ажилласанд засаг даргын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Танай байгууллагын үндсэн үүрэг болохтой зэрэг ерөөсөө байгаль орчныг хамгаалах ийм л үйл ажиллагаа ёстой. Байгаль орчин гэхдээ зэрэг тийм ээ хөрс, ус, агаар, хүрээлэн буй орчин хүн амьтанчил байгаа шүү дээ. Тэг яг үндсэн үүрэг тал руугаа биш танах зүгээр одоо дайвар туслах шин чанарын ажил руу их төлхөө анхаардаг. Яг үндсэн гол зорилгоо хэрэгжүүлэх ажил дээр бол одоо хангалтгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн байдлаар ажиглагдаж байна. Манай байгаль орчны байгууллага бол ер нь бол яг зөрчил илрүүлдэг. Зөрчил илрүүлээд холбогдох байгууллагууд нь шилжүүлдэг тийм ээ. Одоо мэргэжлийн хяналтын байгууллага ч юм уу, цагдаагийн байгууллага. Тэгээ энийхээ хойноос ер нь энэ асуудал хэрхэн яаж шийдэгдвэ гэдэг талаараа ингээ хайчдаг. Энийний хараас бас хөөцөлдөг болмоор байх юм. Аршаан усыг тодорхойлох. Одоо ямар аршаан юмд сайн гэдгийг тодорхойлж энийг дагсан одоо амралт жуулчны барих энэ тал дээр анхаарал хандуулах. Яагаад шинээр газрууд эвдрээд байгаа юм бэ? Энэ дээр одоо юу гэдэг сумдын байгаль хамгаалагч нар яаж ажиллаад байгаа юм бэ? Энэ дээр бас байгаль хамгаалагч нартайгаа хариуцлага тооцох арга хэмжээ авч яах нь зүйтэй шүү. Ер нь бол байгаль хамгаалагч нар болон байгаль орчны байцаагч нар дээр нэлээд асуудалтай юмнууд яригддаг. Заримдаа баг өөрсдөө ард нь байдаг ч гэдэг юм. Эвдэрсэн газар дээр ихтэл нэмэгдээд байгаа юм шиг ийм шинж төлөв харагдаад байгаа байхгүй. Тэгтэл өнөөдөр Наранбаатар болов тийм ээ хариуцж байгаа байгаль орчин дээр. Яс тоочны тоог одоо өнөөдөр энэ хүн мэдчих хэвээр шүү дээ. 40 га эвдэрсэн талбай байсан, тэдийг нөхөн сэргээсэн, тэдэн техникийн нөхөн сэргээл, тэдэн биологийн нөхөн сэргээлтэйсэн. Одоо эд байгаа. Энэ газруудыг яах вэ нөхдөө? Энэ чигээр нь явуулах уу? Аль эсвэл та нарын шийдвэр гаргаад өгч энийг одоо булъя гэд ингээд доороос ингээд саналаа гаргаад явж явах хэрэгтэй байтал зүгээр л нэг ийм нэг өнөөдөр одоо ямар хэмжээний газар үлдээд байгаа гэдгийг мэдэхгүй л ийм шинжтэй явж шít танай газар дээр. Мөн тухайн байгууллагад хариалагдаж ажиллаж байгаа төрийн албан хаагчдад тавих шаардлага өндөрлөж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийг байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Батүлзэд даалгалаа. Тус байгууллагын өнгөрсөн жилийн үйл ажиллагааг ажил сайжруулах шаардлагатай хангалттай гэж дүгнээд 84.3% үнэлгээг зөвлөлийн гишүүд өглөө.
За нээлттэй засаг нэг Баян хонгор хөтөлбөр маань та бүхэнд өргөжлөх хүрч байна. Яг одоо та бүхнийг Баян хонгор аймгийн эцэг даргын зөвлөх инх төртөө уулзалж байна. Тэгэхээр Баян хонгор аймгийн эцэг даргын зөвлөл Баян хонгор аймгийн байгууллагуудын 2016 онд ажилласан байдлын талаар бас үр дүнг авч хэлэлцлээ л дээ. Тэгэхээр яг ямар зорилгоор бас энэхүү хурлыг зохион байгуулад байгаа юм бэ? За энэхүү үйл ажиллагаа бол одоо үндсэн зорилго бол эцэг даргатай үр дүнгийн гэрийг шууд байгуулдаг бүх төрлийн байгууллагуудын үйл ажиллагааг авч хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа үндсэн зорилго нь ерөөсөө ажил сайжруулах үндсэн зорилготой. Энэ хүрээнд тухайн төрлийн байгууллагууд маань ямархуу өнгөрсөн цаг хугацаанд ямар ажил хийсэн, тухайн байгууллагын шинэлэг өгөө давуу талтай ажлууд нь юу байсан, үр дүнтэй ажлууд нь юу байв гэдгийг эцэг даргын зөвлөлийн гишүүд нэг талаас мэдээлэл авах, нөгөө талаас нөгөө тухайн байгууллага дээр тулгамдж байгаа бүхэл асуудлуудыг нь ил толд нээлттэй болгох, ард иргэдэд сурталчлан таниулах ийм л үндсэн зорилготойгоор явагдаж байгаа. Төрийн байгууллагын үйл ажиллагаа өнөөдөр бас хоёр талтай байгаа. Нэг талдаа ард иргэд төрийн байгууллага муу ажиллаад байна гэж дүгнээд байдаг. Гэтэл яг нарийн үзүүлэлтээр нарийн үзүүлэлт судалгаа юм аваад өстой төрийн байгууллага үйл ажиллагаа маань стандарт хангаад гайгүй явагддаг. Гэтэл энэ яг нарийн учир нь хаана яваад байгаа юм? Хэн нь одоо буруу зүрх ойлголттой байгаа юм гэдгийг эхний ээлжинд эцэг даргын дэрэгдэх зөвлөлөл бүрэн гүйцэд мэдээлэлтэй болох. За дээр нь харьяа хэлсэн агентлын газрууд бол үнэн зөв мэдээллийг олж авах үндсэн зорилго байсан энэ дээр бол. За ер нь хэр мэдээлэлтэй болж байгаа. За байгууллагуудын хувьд гаргасан алдаа дутагдал бас авахар хийсэн ажил шин чанарууд бас юу гадаг. Байлгүй яг үнэхээр энэ ажлууд их үр дүнтэй болж байна. Одоо орж байгаа байгууллагын дарга нар маань хүртэл өөрсдөө бид ойрын хэдэн жилд ингэж ажиллаанд өгнүүлж үтсэнгүү. Бидний алдаа оноог ингэж хөндлөгөөс хэлж өгдөг хүмүүс байсангүй ш гэдэг юм өөрөөр хэлбэл тийм ээ. Шууд хэлж өгөөд үнэлгээ тавиад зүсэн юм тохиолдол байсангүй. Бид бол мэрэгжлийн байгууллагаараа зөвхөн дүгнүүлээд явдаг байсан бол энэ их тал бүрийн ач холбогдолтой болж байна гэж тухайн байгууллагын төрөлх ажлууд өөрсдөө хүлээж авч байна. Нөгөө талаасаа энэ бол энэ юг ажлыг дүгнснээрээ яг харахгүй бас алдаа дутагдaltaй ард түмний дунд бас хүн суртал хэлэх болж гэдэг юм уу тийм ээ. Үл ойлголцол бий болоод байгаа асуудал тодорхой хэмжээгээр харагдаж байна. Тэрийг бол одоо ажлын яг тэр үзүүлэлт тимийн дүгнээр гараад ирэхлээр ажлын нарийн ширээ асуудал руу ороод бүр судлаад өөрсдөр нь хилэлцүүлээд санал дүгнэлтэд хэлээд ирэхээр бүгд юм гараад ирж байна. Тэгэхээр эндээс цаашдаа анхаарах юм бол ерөн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг бол тогтмол ард иргэд нээлттэй байлгадаг. Тэр зарчим шилжих зүг юм байна. Төрийн байгууллагууд өөрсдөө ажил хийгээд байдаг. Тэрийг ард иргэд бүрэн гүйцэд мэдээлэл авахгүй учраас алдаа бандаа их гардаг юм байна. За ард иргэдэд нээлттэй биш байгаад болохоор бас нөгөө төрийн байгууллагуудын үйл ажиллагаа маань бас салгардах, назгаарах тийм ээ. Төрийн үйл ажиллагаа бас зогсонгүй байдалд орох тийм хандлагууд бас байдаг юм байна. Тэгээ бид бол саяны өнгөрсөн сарын хугацаанд Баянгор аймагт үйл ажиллагаа болж байгаа бүх төрийн байгууллагуудын үндсэндээ хэлэлцэж үзлээ. Эндээс тодорхой хэдэн үнэхээр хуулийн шаардлага хангахгүй, үнэхээр хуулийн зөрчилтэй том хуулиудыг зөрчсөн ийм зөрчилтэй байгууллагуудын дарга нартай бол зөөхөн хэдэн байгууллагын дарга нартай хамтарч ажиллах боломжгүй маа гэдэг байдлаар хөдөлмөрийн гэрээгээ цуцлалаа. Энэ бол үндсэн зорилго ажил сайжруулах. Ард түмэн өнөөдөр үнэхээр хүсэж байна. Төрийн байгууллагын төрийн үйл ажиллагааг одоо ил тод, нээлттэй, хүртээмжтэй, тэгш байх тал дээр шаардаад байхад энэ зарим нэгэн өдөрт хашлуудаас шалтгаалаад зарим нэгэн байгууллагын дарга нарын буруу бодлого шийдвэр менежментгүй байснаа шалтгаалаад хүн суртал бий болдго юм байна гэдгийг л эндээс харагдаж байна л да. Энэ зөвлөлийн хурлаар энэ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэлэлцдэг энэ арчлыг бол эх жилүүдэд тогтмол хийж чагаар тогтоод байж байгаа. Ингэж өмнөх жилд хоон байгууллага ямар стандарт ямар хэмжээнд байсан, эх жилд яаж сайжирсан бэ гэдэг асуудлыг гол нь харах гэдэг. Тэгээд жил болгон сайжраа явж байгаа байгууллагын дарга эрхлэгчнэр тухайн байгууллагын үйл ажиллагааг бид нар бодлогын түвшинд дэмжиж явчихна. Үнэхээр зогсонгүй байдалд орсон үнэлээсээ энэ жил дүгнүүлснээс доошоо үнэлгээтэй байдаг юм уу тийм ээ. Ийм нөхцөлд бид нэр гэрээгийн туслаа дараагийн арга хэмжээг аваад ажил сайжруулах арга хэмжээг аваад явахд тийм нөхцөлийг л бодож байгаа даа болон бодлого хэрэгжүүлэхэд зарж байна. (2016 оны жилийн эцсийн мал тоолохоор Баян хонгор аймаг 4,263 мянга толгой мал тоололж мал сүргийн тоо өнгөрсөн жилийнхээс 12.3% буюу 464 мянгаар өсчээ. 2016 оны жилийн эцсийн мал тоолгын дүн гараад удааг байна. Баян хонгор аймгийн мал сүргийн нийт дүн 4,236 мянгад хүрч 2015 оныхоос 12.3% буюу 464 мянгаар өсчээ. Нийт дүнгээр адуун сүргийн тоо 159 мянга, үхэр 213 мянга, тэмээ 49 мянга, хонь 1,244 мянга, яма 2,569 мянган тоотлогод хүрч 2015 оныхоос адуу 17,805, үхэр 24,790,
Тэмээ 5164, хонь 162023, яма 254672 тоо толгоогоор тус өсжээ. Нийт мас үргийн дотор адуу 3.8%, үхэр 5%, тэмээ 1.2%, хонь 29.3%, яма 60.6%-ийг тус эзэлж өмнөх хоногоос ямааны эзлэх хувь 1.8 пунктээр буурч хоньных 1.6 пункт, адууных 1.1 пунктээр өсч үхэр тэмээний эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна. Малын тоо үлзий цуманд 14223 толгоогоор буурч бусад цуманд 14861-ээс 47158 толгоогоор өссөн үзүүлэлттэй байна. Баян өндөр, баян цагаан, шин жинст, буу цагаан бөмбөр, баян говь сумдуудад малын тоо хамгийн их буюу 37061-ээс 47158 толгоогоор өссөн байна. Баа цагаан, баян булаг, баян говь, баян лэг, баян овоо, баян өндөр, баян цагаан, богд, буу цагаан, баян хонгор, жинст, хүрээ марал, шин жинст зэрэг 14 сум малаа 5 төрөл дээр нисгсэн таатай мэдээтэй байна. 2016 оны аймгийн хүнсүдэн аж ахуйн салбарын шилдэгүүд 2 дугаар сарын 1-нд тодорлоо. Аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хүнсүдэн аж ахуйн газарт ирсэн нийт материалыг нээлттэй хэлэлцүүлэх зарчмаар шалгаруулалтыг явуулжээ. Ингэхдээ аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн хүнсүдэн аж ахуйн газарт ирсэн нийт малчтын материалыг нээлттэй хэлэлцүүлэх замаар шалгаруулсан байна. Иргэдэд ийхүү нээлттэй байдлаар шилдэг малчин, хот айл, дариаланчдыг шалгаруулснаар иргэдийн зүгээс гардаг танил тал, улс төрийн өнцгөр шагналыг олгодог гэх харталтыг нэг мөр болгож өгснөөрөө онцлогтой юм. Сайн малчтыг шалгаруулахдаа 13 үзүүлэлтийг харгалзан үзсэн байна. Тухайн малчин малынхаа чанарт хэрхэн яаж анхаарсан юм? Бэлчээр ашиглалтанд ямар үр дүн нөлөө үзүүлж байгаа юм? За тэгээд тэр сүргийн бүтэц харьцаа бусад сум орнотод ямар үлгэр дуурайлттай ажиллаж байгаа юм, хичнээн малчныг малжуулж ажлын бай гаргаж байгаа юм. За жилдээ малчхугаас хичнээн төгрөгийн орлого олж өрхийн хорлогыг нэмэгдүүлж байгаа юм. Тэрний хичнээн хувийг хөрөнгө оруулалтанд зарцуулж байгаа юм гэсэн ийм шалгуур үзүүлэлттэй гол нь анхаарч. Тус шалгуурын дагуу 57 малчны тодорхойлолтыг энэ удаад шалгарууллаа. Аймгийн авраг малчинд нийт 67 материал гээд эндээс нэг 50 гаруй хүний шалгарууллаа сая. Ер нь аймгийн сайн малчин гэдэг журмын боловсролын дагуу явагдаж байгаа. Зүгээр инжлээс аймгийн авраг малчин гэж улсын их тийм байгаа учраас тэрний дагуу аймгийн авраг малчин гэж шалгаруулах болно. Мөн өөрийн амьдарч буй нутаг бэлчээртэй анхаарч амьдралын болон малын ая тухтай орчныг бий болгосон хот айлыг шалгаруулдаг уламжлалт огтод хэдэн жилиг үтсэн байна. Шалгаруулалтын холбогдох журам заснаар баг бүрээс нэгээс доошгүй айл өрхийг шалгаруулах ёстой байдаг. Энэ дагуу энэ жилийн тухайд 22 айл өрхийг шилдэг хот айлаар шалгарууллаа. За тэргүүний тариаланчаар 2 тариаланч. За тэр бэлчээрийн шилдэг менежменттэй сумаар 2 сумыг үндсэндээ шалгарууллаа. Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой өсч байгаагаас бэлчээрийн даацын асуудал сөхөгдөх болсон. Тиймээс сумд бэлчээрийг үр ашигтай ашиглах, илэгдлийг бууруулах чиглэлд онцгой анхаарах, малчтыг энэ чиглэлд идэвхжүүлэх үүднээс бэлчээрийн шилдэг менежментийн сумдыг шалгаруулах болсон. Энэ жилийн шилдэг менежменттэй сумаар богд жинс сум шалгарлаа. Шилдэг малчтын бүлэг гэсэн ангилалд буу цагаан сумын эвсэг санаа малчны бүлгийн тодорхойлолт ирсэн ч шалгуур үзүүлж шаардлага хангахгүй гэж үзснээр энэ жил шилдэг малчтын бүлэг шалгаруулсангүй. Цаашид сум орнотог мал үржлийн тасгаас малчтынхаа материалыг бүрдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Манай сумдын мал эмнэлгийн үржлийн засгийн ажилтнууд маань бас материалын бүрдэл дээр бас дутагдaltaй асуудалтай гаргаж байна. Зарим нэг бүрдүүлэх ёстой материалуудаас дутуу ирүүлж байна. Тухайн малчин нь бол тухайн болцлыг хангацсан тухайн аймгийн авраг малчны болцлыг хангацсан байхад зарим нэг материалын дутуу ирүүлснээс болж тухайн малчин гасагдах эрсдэлтэй болж байна. Энэ нэгдүгээрт томоохон асуудал байна. Хоёрдугаарт зарим сумын засаг дарганаар хит их улс төрчснөөс болж зарим малчдыг аймгийн сайн малчны аймгийн авраг малчны болцлыг хангасан зарим малчдын тодорхойлолтыг зориудаар явуулахгүй багаас нь багийн хэвтийн болон багийн тодорхойлолт хийжээд өгөөд байхад тэрийн сум дээр хацаагаад наашны явуулахгүй байх жишээний иймэрхүү асуудалтай малчны хохироос юмнууд байгаад их харамсалтай байна. Улс төрийн болон хувийн үзмжээр малчны амжилтыг дарах хохирох асуудал зарим сумдын удирдлагуудаас гарч байгаа тул авраг малчин шилдэг хот айлыг шалгаруулах журам өөрчлөлт оруулахар болж байна. Журмын өөрчлөлтийг энэ оны 2 дугаар улиралд багтаан аймгийн засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэхийг аймгийн хүнсүдэн аж ахуйн газарт үүрэг болголоо. Баянханар аймгийн хүнсүдэн аж ахуйн салбарын удирдах ажилтан мэргэжилтнүүдийн зөвлөгөө 1-р сарын 30-нд боллоо. За зөвлөгөөнд бүх сумдын мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн тамгийн газрын дарганаар мал эмнэлгийн аж ахуйн удирдлага газар тариалан эрхлэгчид зэрэг 150 орчим мэргэжлийн хүмүүс оролцож өнгөрсөн жилийн ажлын товч тайлангаа хэлэлцэж ирэх онуудад хүнсүдэн аж ахуйн хөгжил чиг хандлага тулгамдсан асуудал шийдвэрлэх арга замын тухайд хамтдаа зөвлөлдсөн байна.
Зөвлөгөөнд бүх сумдын мал эмнэлгийн үржлийн тасгийн мэргэжилтэн тамийн газрын дарганаар мал эмнэлгийн аж ахуйн нэгжийн удирдлагад газар тариаллыг эрхлэгч зэрэг 150 орчим мэргэжлийн хүмүүс оролцож өнгөрсөн жилийн ажлын товч тайлангаа хийлэлцэж ирэх онуудад хөдөө аж ахуйн хөгжилчийг хандлага тулгымцсан асуудал шийдвэрлэх арга замын тухайд хамтдаа зөвлөлтлөө. Баянхангур аймгийн ажиллах хүчний 61.1% хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүст анхаарал эзэлдэг байна. Улс орны чухал салбарын чиг баримтлалыг тодорхойлж үйл хэргийг зангидж авч яваа салбарын мэргэжилтнүүдэд засаг дарга амжилт хүсээд 2017 онд хөдөө аж ахуйн салбар хоорондын уялдааг бэхжүүлж дөрвтэйхэн хөгжүүлэхийн тулд мэргэжилтэн нэг бүр сэтгэлтэй ажиллах шаардлагатайг анхааруулсан юм. Энэ 4 жилийн хугацаанд бид бүхэн хамтарч бэлчээртэй холбоотой цаашлаад аймаг нутгийн хөдөлгөөнийг Монгол улсын хөгжиж бас ирээдүйдээ байж болох хамгийн томоохон ийм бодлогыг газрын менежмент бэлчээр ашиглалтаа холбоотой зах зуудлыг гаргаж ажиллах нь зүйтэй гэж харж байгаа. Үргэлжлүүлэх 2017 оны нийгмийн эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлд хөдөө аж ахуйг хөгжүүлэхээр хэд хэдэн томоохон ажлуудыг хийгээр тусгасан тухайд мэдээлэл хэлээ. Хөдөө аж ахуй тэр дундаа мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах үднээс сумын малын эмч нарыг мэргэжлэх болгох, зарим аман хөгжлийг үржлийн хэсгэр батлуулахаар томлсон бол бэлчээрийн зөв зохистой менежментгээ бий болохоор зорж байгаа гэдгийг ярьлаа. Өөрөөр мал болсон бэлчээрийн даастай холбоотой бол мал бус малаас илүү толгой малд хороомж авах замаар бэлчээрийн эрсдлийн санг байгуулалт байгуулж тэр эрсдлийн сангаар дамжуулан орчныхаа хүмүүст тулгуурлаад байгаа энэ бэлчээрийг хамгаалах нөхөн сэргийг цаашдаа бэлчээрийг тэлэх ходог ус гаргах ийм бодлогыг зарцуулж энэ бэлчээр дээр нэг аймагны нэгдсэн бодлоготой олё гэж байгаа. Хөдөө хотын хооронд мэдээлэл соёлын ялгаатай байдлыг арилгах малчин залуусыг хөгжүүлэх зорилгоор шинэ хөдөө хөтөлбөр мал зургийн тоог чухалчлах биш чанар дээр онцгой өөрчлөлт гаргах улмаар төрийн торгон сүргийг бий болгох газрыг үр ашигтай ашиглах газар тариалан хөгжүүлэх жижиг зөнд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх Баянхангурт ургуулсан үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг бодлохоор дэмжиж дотоод болон гадаадын зах зээл нийлүүлж эхлэх зэргээр малчид тариаланч үйлдвэрлэгчдэд дэмжсэн томоохон ажлуудыг 2017 оны үндсэн чиглэлдээ тусгажээ. Мөн засгийн газраас хэрэгжүүлж үйлдвэрлэлт 2100 хөтөлбөрийн хүрээнд эргэцсэн Баянхангур аймагт төсөө мах боловсруулах хэд хэдэн жижиг үйлдвэрүүд байгуулагдах ба хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн ажлуудыг үндсэндээ эхлүүлж байгаа гэдгийг мэдгдлээ. Зөвлөгөөнд оролцсон хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд 2017 онд ламын гэгэний жижиг улаан тэмээг үржлийн хэсгэр батлуулах, төмсний өрийн нөөц эргэлтийн санг бий болгох, услалтын системийн ашиглалт эзэмшлийг сайжруулж хариуцлагажуулах, ус цэцгийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан огтонтой твшилтэд арга технологиор тэмцэх, фермер болон туслах аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдвар гүйтгэл хийх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөлөө. Улсын хэмжээнд дэгдээд байгаа малын халдвар төвчл 3 аймагт гараагүй байгаа гэнийг нь Баянхангур. Иймээс Хаяа Залгаа аймгаас орж ирж болцсохгүй халдвар төвчний аюулаас урьдчилан сэргийлэх малыг эрүүлжүүлэх чиглэлээр хэд хэдэн тооны ажлуудыг хөдөө аж ахуйн газраас хийх юм байна. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа газар дээр нь гардаж явуулдаг мэргэжилтнүүд өөрсдөө оролцож ажил арга барилаа сайжруулах, өөрчлөлт дэвшилт хийх тал дээр зөвхөн дарга нарыг сонсох биш, санал бодлоо хуваалцсан оролцоогоо бий болгосноор тус зөвлөгөө онцлогтой байлаа. Тухайлж яригдсан асуудлуудыг зөвлөгөөнд оролцохсод ажил хэрэг болгохдоо ихээхэн өөрчлөлт акцийг гаргах болов гэсэн хүлээлтийг аймгийн удирдлагууд тавьж байна. Монгол төмний төр засны их баяр сар шинийн баярт зориулсан Баянхангурт үйлдвэрлэлийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 1-р сарын 25-наас 2-р сарын 25-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Зохион байгуулагч Баянхангур аймгийн засаг даргын тамийн газар Нарман компани, Монголын малчны хоршоодын үндэсний холбоо. Ерөнхий ивент тэтгэгч улсын хурлын гишүүн нэлээд очир Зандар Шатар бэлэгт. Нийслэлч та бүхэн Баянхангур аймгийн 8 сум аж ахуйн нэгж байгууллагын шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн гар урлыг авахыг хүсвэл шөнийн худалдааны төвөг зэрээрээ Хаяг Улаанбаатар хот 13 дахь хороолол Нам Янжуугийн гудамж шөнийн худалдааны төв. Харилцагуудаас 88 76 56 56 88 33 техник 23 99 99 25 89. Баянхангур аймгийн засаг дарга Батжаргал өөрийн харьяа газар агентлаг ерөнхий боловсролын сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээгээ байгууллаа. Энэ хүрээнд аймгийн засаг даргын харьяа 23 хилтэс газар боловсрол соёл урлагийн 21 байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээг үзүүлсэн юм. Сургуулийн ерөнхий боловсролын сургуулиудын тухайд нэлээд хэдэн захирлаа бол хугацаатай үйлдэл аргуулж
ажиллаж за хамгийн гол нь бол бид нэр ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чадвар үйл ажиллагааг сайжруулах нэг зорилгоо оруулж энэ оны 11 сард орсон шалтгаалт үүрэг саналхууд үзүүлсэн байгаа гэж байна. Тэгэхээр энэ чигээр ингээд явуулаад байх уу? Аль эсвэл тодорхой шаардлага тавьж, тодорхой болцол тавьж тэгээд энэ Монгол Улсын засгийн газрын удирдлагын өргөдөлт болсон стандартаар суурилсан боловсролын тогтолцоо хэмжээний хаа 8 гэдэг энэ зорилгоо ажиллагааг хэмжиж байна. Уг гэрээг байгуулснаар үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадхыг бэхжүүлэх зэрэг манлайлалын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг хүлээх хариуцлагыг тодорхойлж өгч байгаа. Бидний эхний экстра ажлын үе гэвэл байгаль орчны салбарын байгууллагуудыг одоо зөвлөл болгож ажиллуулах, иргэдийнхэн одоо байгаль хамгаалах иргэн хүний үүрэг гэж юу гэдэг. Тийм үндсэн хууль заасан журам төвөргөө хэрэгжүүлэх талаас нь бид бас тэдний одоо сургууль сурчлагаа одоо тэр талын ажлыг бол бас төлхөө хийн. За нөгөө талаар хөдөөд байгаа байгаль хамгаалагчдынхаа одоо мэрэгшүүлэх тийм ээ тэднийхээ ажил төрлийг одоо төрийнхэн байгууллагад уялдаж өгүүлэх, ард иргэдтэй нь уялдуулах, ард иргэдийнх нь одоо дэмжлэгтэйгээр байгаль хамгаалах ажлыг зохион байгуулдаг энэ тал руу нэлээд төлхөө ажил төлөвлөж гисэн байна. Боловсролын, цэцэрлэгийн, за сургуулийн дотор байр, за соёлын байгууллагуудын одоо барилга байгууламжийн одоо ашиглалтыг сайжруулах, за тэдгээрийг засварлан шинжлэх, өргөгдөх, за ер нь бол хүүхэд залуучуудын сурч хөгжих, орчны одоо эрүүл ахуйн шаардлага, орчны аюул осолгүй байдал гэсэн энэ зүйлс рүү нэлээд анхаарч ажиллах ийм онцлогтой одоо гэрээг бол байгуулж байгаа. За мэдээж одоо багшлах боловсон хүчний одоо нөөц боломжийг одоо улам нэмэгдүүлэх, за тэдний мэрэгжил одоо арга зүй ур чадварын одоо мэрэгжил дээшлүүлэх, давтан сургалтанд сургах гэх мэтлэн энэ тодорхой ажлууд бол нэмэгдэж орж ирж байгаа. За сургуулийн өмнөх боловсролын одоо ялангуяа 5 настай хүүхдийг одоо цэцэрлэгт бүрэн хамруулах, за мөн 6 настай хүүхдийг 1-р ангид бас мөн бүрэн хамруулах гэсэн одоо ийм том зорилтыг бас энэ хичээлийн жилдээ бас тавьж байна. Зайлшгүй ёсоор хандсан гэж төрийн хуулийг дээдлүүлж ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг санааруулж байна. Хоёрдугаар үйлдвэрлэлийн мандат гэдэг ямар сургууль байсан. Тухайн байгууллагын удирдлагын ашиглана гэдэг нь тухайн байгууллагын нөөцтэй. Тэр өмнөд тэр сая энэ хүчлийг илэрхийлж байдаг гэдгийг хүмүүс анхаас сайн мэдж байгаа гэж бодож байна. Ингээд авахгүй жишээ нь сайн хэлж баярын авралт өнөөс зэрэгцээс амжилттай хэрэгжүүлсэн өргөжлөлөө. Мөн энэ үеэр холбогдох хууль тогтоомжид заасан иргэний үүргээ биелүүлж нийгмийн хариуцлага ухамсарлан хүүхэд багчуудын төлөвлөж хөгжих боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн зарим хамт олон иргэдийг шагнаж урамшууллаа. Өөрийн санаачлагаар цэцэрлэгүүдэд хандив тусламж үзүүлсэн Номон Далай сургуулийн мөх жигүүр багштай 6-гийн В ангийн хамт олон Иргэн Даваасран, Долгор, Цээрэгзэн, Март, Ариун Туяа, Цэн Даяш нарыг аймгийн тэргүүний ажилтнанд цол тэмдэг үн бүхий зүйлээр урамшууллаа. Манаас Номон Далай цогцлбор сургуулийн 6-ийн ангийн хамт олон маань 1000 төгрөгөөр одоо боссон гэж нэрлэгдэж байгаа 13 дугаар цэцэрлэгт бол хүүхдүүдэд нь тоглоомын хандив өргөх юм сайн үйл аян хийсэн байгаа. Нийтдээ одоо нэг хүүхдэд доор ажин 2-3 тоглоом гээд бид нэр 60 гаруй тоглоомыг бас бэлгэлсэн. Энэ аянг бол юу манай багш санаачилсан. Тэгээд манай анги хамт олон бүгдөө дэмжиж энэ аянг явуулахар болсон. Тэгээд энэ тоглоомыг өгөхөд бол биднэрт маш их сайн санагдчихсан. Яагаад гэвэл бид өөрсдөө бас тоглоомоор өсөж таринсан. Тийм болохоор зэрэг хүүхдүүд, бага насны хүүхдүүд бас тоглоом өгөхөд их сайн санагдчихсан. Тэгээд энэ нь болохоор зэрэг бидний хийсэн хамгийн сайн үйл гэж бодож байна. Яагаад гэвэл тэр цэцэрлэг нь болохоор зэрэг хандаар босгосон. Бид нар тэр хандыг өгч чадаагүй болохоор зэрэг тоглоом өгье гэж бодож байсан.
Улсын хурлын гишүүн Зандар Шатар Баянхонгор аймгийн Үлзийт, Богд, Жинст, Шинжист, Баянлаг, Баянговь сумдад арьс нөхий боловсруулах тоног төхөөрөмжийг олгожээ. Улсын хурлын гишүүн Зандар Шатар Баянхонгор аймгийн Говийн 6 сумын төлөөллийн зарлалыг дан Улаанбаатар хотод аваачин арьс шир боловсруулах сургалтанд хамруулж мэдлэг олгож дадлгажуулах ажлыг 1-р сард зохион байгуулсны дараагаар төрийн ордонд хүлээн авч үлджээ. Энэ үеэр элдсэн хон хурганы арьс эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл дээр гарган борлуулж ажлын байр нэмэгдүүлэн улмаар хэд хэдэн гэр бүлийн амжиргааг сайжруулахын зэрэгцээ үнгүүдж буй түүхий эдийнхээ үнийг өсгөн хоршоо хэлбэрээр ажиллах болно гэж сургалтанд хамрагдсан сумдын төлөөлөл илэрхийлжээ. Энэ хүрээндээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө аж ахуй бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтыг сумдаа хийх, орон нутагт шинээр ажлын байр бий болох боломжийг олгож, тэрээр арьс шир боловсруулах тоног төхөөрөмжийг Баянхонгор аймгийн Богд, Үлзийт, Жинст, Шинжист, Баянговь, Баянлаг сумдад олгосныг иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээж тус 5 дахь хуралдааны үеэр аймгийн засаг дарга дээрх тоног төхөөрөмжийн эрхийн бичгийг сумын засаг дарга нарт гартууллаа. Ингэснээр Баянхонгор аймгийн Говийн сумдын иргэд зах зээлд үнгүүдэж байгаа хоньны нэхий ямааны арсыг боловсруулж, нэмэн үртэг шингэн худалдааж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж өртөж байна. Монгол төмний төр часны их баяр сар шинийн баярт зориулсан Баянхонгорт үйлдвэрлэв брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 1-р сарын 25-наас 2-р сарын 25-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Зохион байгуулагч Баянхонгор аймгийн засаг даргын тамийн газар Нарман компани, Монголын малчны хоршоодын үндэсний холбоо, ерөнхий ивент тэтгэгч улсын хурлын гишүүн Элдв очир Зандар Шатар бэлэгт. Нийслэлчүүд та бүхэн Баянхонгор аймгийн 8 сум аж ахуйн нэгж байгууллагын шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн гар урлыг авахыг хүсвэл шөнийн худалдааны төвийг зэрэг Хаяг Улаанбаатар хот 13 дахь хороолол Нам Янжуугийн гудамж шөнийн худалдааны төв. Харилцагуудаас 88 76 56 56 88 33 21 23 99 99. Нээлттэй засаг нэг Баянхонгор 7 хоногийн тайм хөтөлбөртөд хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн 7 хоногийн энэ цагта иргэн уулзтлаа. Түр баяртай.